Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй лав гарагийн 14 цаг болсон байна. Терминалийн шууд эфирээс үзэгч та бүхэнд чөлөөт ярилцлага нэгэн шин дугаараа өргөх гэж байна. Өнөөдөр бид нэр цээжний хүндийн мэдсэлийн ахлах зэргийн эмч Хүрлбаатартай ярилцах гэж байна. Эмэгтэйчүүд маань, охид маань, ээжүүд маань бүгд бас анхааралтай үзэх ийм нэг ярилцлага болох болов уу гэж итгэж байна. Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. За та цээжний хүндийн мэдсэлийн ахлах зэргийн эмч 2007 оноос хойш яг одоо эрүүл мэндийн салбарт 17 дахь жилдээ ажиллаж байна. За тэр дундаа цээжний хүндийн мэдсэл, цээжний хүндийн дурангийн нээлттэй болон одоо дурангийн хавдрын болон хавдрын бус мэдсэл тийм ээ, хөхний хавдрын бус эмгийн мэдсэл гэл одоо маш олон эмчилгээ үйлчлэгийн мэдсэлүүдд ордог ийм эмч байна. Тэгэхээр өнөөдөр хоёулаа энэ хөхний хорт хавдрын тухай болон өөр бусад эмэгтэйчүүдэд тохиолдох хавдруудын болон энэ хөхний өвчлөлүүдийн цээжний хүндийн өвчлөлүүдийн талаар ярилцъя гэж таныг урьсан юм аа. За ингээд хөхний хорт хавдрын өвчлөлөөр Монгол улс ер нь дэлхийд ямар одоо хэмжээнд байна? Монгол улсад ер нь жилд хэд орчим эмэгтэйчүүд яг хөхний хорт хавдраар шинээр онцлогддог юм болоо? Тэг яг хөхний хавдар маань нөгөө эмэгтэйчүүдэд голцоо мэдээж хэрэг тохиолддог. Монгол улс жилдээ нэг одоо сүүлийн үеийн тоогоор нэг жилдээ нэг 450 орчим онцлогдоод. Шинээр тийм ээ. Тий. Эмэгтэйчүүдэд зөнхлөн тохиолдох хавдрын тохиолдлоор бол ерөнхийдөө 4-р байранд явж байгаа. Одоо Монгол улсад нийт тохиолдож байгаа хавдрын тоо үзүүлэлтэр гэсэн үг шүү дээ, тийм ээ? Хамгийн их тохиолддог нь нэлгэний хавдар, одоодны хавдар, уушгины хавдар, тэгээд дөрөвт нь эмэгтэйчүүдийн хувьд л хөхний хавдар. Эрэгтэйчүүд ороод ирэхээр өөр бус байрлалын хавдрууд орж ирдэг. Тэгэхээр жилд 450 гэдэг бол популяцийн хувьдаас харьцуулахад өндөр тоо юу? Яагаад ер нь хөхний хорт хавдар тохиолддог юм бэ? Энэ одоо удамшлаас шалтгаалах уу? Ер нь одоо хөхний хорт хавдрын шалтгаан нь юу байд юм бол? Шалтгаан нь ер нь бол занхлан тохиолдох нас нь болохоор ерөнхийдөө 40-с 55 нас орчимд ихэвчлэн илэрч өвчлөдөг. За. Энэ маань болохоор нөгөө цэвэршил тэмтэй холбоотой. Гормоны нөлөөгөөр ихэвчлэн одоо нөхний хавдруудыг идэвхжиж илэрч өвчлөдөг. Тэгэхээр ерөнхийдөө цэвэршилтийн насны эмэгтэйчүүд ихэвчлэн өвддөг гэсэн үг. Тэр даавраас шалтгаална гэсэн үг. Дааврын өөрчлөлтөөс. Дааврын өөрчлөлтөө. Даавартай холбоотойгоор л нөхний хавдрууд яадаг. Удамшлын шалтгаантайгаар бас тохиолдож болдог. Гэхдээ харьцангуй бага 5-10% нь нийт хөхний хавдар онцлогдож байгаа хүмүүсийн 5-10% нь тохиолддог. Ээжээс охинд дамждаг гэх юм уу? Гэхдээ нийт өвчлөж байгаа хүмүүсээс харахаар хувьчлаад үзэх юм бол 5-10% нь л удамшлын шинж чанартай тохиолдож байна гэж үзэх юм тийм ээ. Үлдсэн нэг 90 орчим хувь нь гормоны гэдэг юм уу тийм. Тэгэхээр одоо процессын хувьд яаж явагдд юм бол бас одоо сайн ойлголт төрөхгүй л байна л да. Ягаад тэгэхээр одоо хавдар гэдэг бол тэнд эс өөрчлөгдөд эсийн гажиграл явагдаад ер нь хавдар үүсэж байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Хүний биед болохоор өдөр болго хавдрээс үүсдэг. Тэгээд нөгөө нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлээсээ шалтгаалаад ч гэдэг юм уу 40-с 55 наснд одоо гормоныхоо нөлөөгөөр илүү тийм их үүсдэг гэх юм уу те хавдрээс нь. Тэгээд нөгөө дархлаа тогтолцоо тэрнээсээ шалтгаалаад нөгөө хавдрын эсээ дийлэхэ болоод хавдрээс үүсээд хөгжөөд одоо хавдраар өвчлөдөг. Тэрнээсээ шүү гэдэг гаднаас юу гэдэг нь ямар нэгэн вирус ирж гэдэг юм уу орж ирээд хавдар үүсгдэг юм биш. Хүн өөрөөсөө үүсч идэг. Тэрнийг нөгөө нэг дархлаа тогтолцооноос шалтгаалаад өдөр болгон устгаж идэг систем маань өөрөө туйлдаад ч гэдэг юм уу. Тэгээ ингээ хавдар үүсдэг гэсэн үг.
За одоо жишээ нь улаан хоолойны хавдар үүсгэд бол олон жил нөгөө сөөргөөтэй явсан халуун хоолцоо идэж уусан улаан хоолой хэсэг бол шархалсан гэдэг ч юм уу. Хотоодын хорт хавдрын урьдчил үе бол мэдээж одоо улаалт хеликобактер байж гэн тэр нь улаалт болж гэн улаалтын шарх болоо шарх эцэстээ хавдар болж гэн. Илэгний хорт хавдар ч гэсэн магадгүй одоо илэгний өвлөлт ч юм уу БЦ вирусын халдвар ч юм уу урьдчил үе ер нь заавал явж л байдаг л да. Тэгэхээр хөхний хорт хавдрын урьдчил үеийг бид нэр юу байдаг гэж ойлгох вэ? Эсвэл энэ зүгээр л одоо цэвэршилтийн насан дээр л ерөөсөө таны сайн хэлсэнчлэн хавдрын хэсээ дийлэхгүй учраас юм болж байна уу? Тэр үед л ер нь онцлогддог, гарч ирдэг гэсэн үг. Тэгэхээр цэвэршилттэй холбоотойгоор л хвчлэн гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн урьдчил өвчин эмгэгч юм уу шинж тэмдэг байхгүй гэж ямар нэгэн байдлаар альж байрлалын хавдар хүнд мэдрэгдээд зөөр өгөөд эхэлж байна гэдэг маань ерөнхийдөө хожуу шатанд орсон гэсэн үг. Тэгэхээр эрт илрүүлнэ гэхээр бид нар яг одоо юу шууд хүнд илрэхгүй л гэсэн үг л дээ. Ямар нэгэн том хавдар тэмдэгдээд арьсанд нь өөрчлөлт ороод улаагаа тавдаа цус гоож оч гэдэг юм уу. Тэр бол хожуу шатанд орсон хавдар гэж таахна. Тэгэхээр одоо юу гэдэг эрт онцлон гэдэг маань яг одоо юу гэдэг эрт үеийн шинж тэмдэг гэхээсээ илүү орчин сэргийлэх үзлэгээр л бид нар онцлно, эрт онцлно гэх юм бол. Тэр ч утгаараа 40-с дээш наснд жил болгоно нөгөө хөхний орчин сэргийлэх үзлэгийг заавал хийлэг зөвлөдөг. Имлэг дээр. Тий. Үрхийн имлэг дээр буюу хорооны имлэг дээр хийлэх боломжтой. Боломжгүй. За. Ягаад тэгэхээр үрхийн имлэг болгон дээр нөгөө хөхний рентген аппарат байхгүй. Тий. Ер нь бол илрүүлэх процесс нь бол харьцангуй хямдхан. Хөхний рентген эхо 2 бүх имлэгт байдаг. Гэхдээ яг хөхний аппарат бол бүх имлэгт байхгүй л байна л да. Гэхдээ ердийн эхо аппаратаар харьцангуй хямдхан хүнд зовир багтай шинжилгээний арга байхгүй. Тэгэхээр хөхний хорт хавдар бусад хавдруудтай одоо харьцуулах юм бол харьцангуй хожуу шатандаа онцлогддог гэж хэлж болох уу? Ийм эрсдэлтэй гэж үзэж болох уу? Тий одоо хүмүүс тэмтрэгдээд ирж байна л гэдэг чинь 2 3 дугаар үедээ л байна гэсэн үг байхгүй юу? Эхний эрт үедээ 1-р үедээ бол ерөнхийдөө өөрт мэддэхгүй л байна гэсэн үг. Эхо аппаратаар л харна. Тий. Тий. Хүнд өөрт тэмтрэгдэнэ гэдэг чинь за хамгийн багадаа 1 см орчим мэл хүн тэмтрэн шүү дээ. Тим том болж яах гэдэг чинь өөрөө 1-р үеэсээ 2 3 дугаар үе дээр болж тэмтрэгдэнэ л гэсэн үг. Ер нь хөхний хорт хавдар одоо үхэлд хүрэх эрсдэл хэдэн хувьтай байдаг вэ? Магадгүй одоо уушигны хорт хавдар гэхэд бол хожуу үедээ онцлогдсон бол бас ер нь нэлээд бас хэцүү үедээ орсон байдаг шүү дээ. Ер нь маш богино хугацаанд одоо үхэлд хүрэх ч юм уу хэцүү зүйлсүүд тохиолдох магадлал өндөртэй байдаг. Тэгэхээр аль үедээ онцлогдох уу гэдгээсээ болно те. Мэдээж яг 1-р үе эрт үедээ онцлогдсон бол бүрэн идэх боломжтой. 2 3 дугаар үе шат руугаа болоод ирэхээр эмчилгээнийх нь одоо олон төрлийн эмчилгээ орно, олон төрлийн эмч нарын баг том багаар ажиллана шүү дээ. Тэр чинь нэг хүн дээр зардалч ихтэй удаан хугацааны эмчилгээ орно төвхтэй. Тэгтээ бас нөгөө хавдрынх нь нөгөө нэг өөрийнх нь хүн болгонд өөр янз янзын хавдар илэрч болно. Одоо эсийн хуваагдал гэх юм уу та. Хавдрынх нь өсөх, томрох, хурд гэх юм уу. Хэр зэрэг хоруу явцтай байх уу. Тэднээс шалтгаалаад одоо хэр зэрэг хурдан хүндрэх үү гэдэг юм уу. Тий. Тэгээ зарим хавдрын эсүүд нь хими эмчилгээ, бай эмчилгээ гэдэг олон төрлийн эмчилгээнд одоо мэдрэг байдаг ч юм уу. Зарим нь огт тийм эмчилгээнүүдэд мэдрэг биш байх юм бол эмчилгээ бүр л төвөгтэй болдог тий. Тэгэхээр яг ерөнхийд нь харахад хөхний хорт хавдар боловч хавдрын эс боловч бас дотроо шинж чанар нь өөр буюу эмчилгээ зохихгүй гэж байдаг байх нэ. Тий зохиж ойлгож болох уу? Мэдээж хэрэг бүгдээрээ эмчилгээтэй. За. Тэгтээ нөгөө эмчлэгдэх цаашдын үр дүнгийн хувьд арай өөр л байна гэсэн үг. За тэгвэл ямар ч байсан
Гэрийн нөхцөлд бол ер нь зөвлөгөөнүүд явж байдаг штэ. Сайн тэмтэрч үз, тэ тойрог хэлбэрээр иллэг хий, галт чин ямар нэгэн бэрсүү, одоо товгор зүйл, хатуу зүйл мэдрэгдэх юм бол эмчид үзүүлээ гэдэг. Гэвчиг бас бодит практик дээр энэ нь хэрвээ гарт тэмтрэгдээд эхэлсэн л бол одоо дор хаяж 1 см-ийн хэмжээтэй ч юм уу ер нь мэдгэдэггүйц байна гэдэг маань нэгдүгээр шатнаас сэдийний өнгөрсөн 2 3 4-р шат байх магадлал өндөр байх нэ. Тэгэхээр 40-с дээш наснд заавал жил болгон үзүүлж ял гэдэг зүйл. Эхо аппаратаар харах юм байна. Үзүүлэхийн хувьд тэгэхээр 2 дугаар шатлалын эмнэлэг дээр үзүүлнэ гэсэн үг. 2 дугаар шатлал гэдэг маань одоо үндсэндээ дүүргийн эмнэлгүүд, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг ярьж байна л да. 1-р шатлалын эмнэлэг дээр бол бид нар одоо онцлогоо хийх боломжгүй болж штэ тийм ээ. Өрхийн эмнэлэг хорооны эмнэлэг дээр болгон эхо байхгүй штэ. Эхо байгаад бас яг хөвгний мэрэгжлийн ч гэдэг юм уу. Өрхийн эмчнэр чинь өрхийн ангаах ухаан гэдэг өөр мэрэгжлээс сурна. Яг уу зүгээр илэрхий мэддэг юмнуудыг бол яхаа дээр харж чадах л баг. Яг тэр бас өхний эдээс хавдраа бас ялгаж харах уугүй юу бас энэ чинь. Нэгээд тэгэхээр заавал 2 дугаар шатлал дээр л очичоод байна л да. Тийм байна. 2 эсвэл 3 дугаар шатлалын эмнэлэг дээр үзүүлэх шаардлагатай болж байна. 40 наснаас дээш элбэг тохиолддог юм байна. 40-оос доош наснд тохиолдог магадлал ер нь хэр их байгаа вэ? Хайрцангуй бага. Тэгтээ байх нь байгаа. За хөхний хор тавдар одоо тусах эрсдэлт тэгвэл нөгөө талаасаа одоо төрөх хүүхдээ хөхөөр холлох нь нөлөөлөх хүчин зүйл болдог уу? Магадгүй одоо өөрөөрөө төрөөгүй ч юм уу аль эсвэл за одоо өөрөөрөө төрөх болон кесар хаалганы хувьд бол хоёулаа л адилхан л физиологийн хувьд бол жирэмсэлт явагдаж байгаа юм чинь. Тэгэхээр энэ дээр бол ялгаа гарахгүй хаа. Зүгээр нөгөө талаасаа хүүхдийн хөхөөр хооллох, эс хооллох нь одоо хөхний хор тавдар тусах магадлалд ямар нэгэн нөлөөлөл үзүүлдэг үү? Ерөнхийдөө одоо бас зарим эмэгтэйчүүд эрт төрөхгүй 40-с хойш наснд жирэмсэлж төрдөг штэ. Хойшлох тусмаа ерөнхийдөө хавдрын тусах магадлал ихсдэг. Төрөл хойшлох тусмаа. Тий. Олон төрөх тусмаа одоо юу гэдгийг хөхний эс өөрөө нөгөө эстроген дааврын нөлөөнд бага орно. Тэгээд хүүхдээ хөхүүлнэ гэдэг маань өөрөө бас нөгөө дархлаа системийг идэвхжүүлж одоо хавдрын эсрийг одоо юу гэдгийг дарангуулах тийм чадвартай. Тэгэхээр аль болох юу гэдгийг олон төрөхийн чашаа олон төрсөн эмэгтэйчүүд энэ төр бол ерөнхийдөө өхний хавдар тусах магадлал бага. Төрөхгүй байх тусмаа маш өндөр эрсдэлтэй болдог. Тэгэхээр өөрөөрөө хөхүүлээ тэр физиологийн процессыг дэмжинэ гэдэг маань бас хавдрын эсрэг нэгэн төрлийн арга хэмжээ болж байна гэж ойлгох уу? Тий. Тэгээд бас яг уу 40-с дээш наснд хүмүүс төрүүлнэ гэдээ одоо төлөвлөж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэгээд 40-с дээш наснд төрүүлэх болсон чинь одоо айгүйх тийм юутай кейс зөндөө болцсон. Өндгөөс нь байхгүй болцсон. Жирэмсэлтгүй болцсон байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөөдхөө өндгөөсөө сэдэж яана гэдээ баахан гормоны эмчилгээ ер нь бас хийгддэг. Тий. Ер нь бол гормоны эмчилгээ гэдэг маань өөрөө бас тэмч та сайн зүйл биш. Тэр утгаараа ер нь бол бас жоохон. Өндгөөсийн одоо хамгийн сайн ялгардаг нас бол 18-аас 20 30 нас хүртэл үү? 30 хүртэл тий одоо хамгийн сайн өндгөөсийн ялгардаг өндгөөсийн нөөц өндөр байдаг нас гэж үздэг штэ тий. Тэгэхээр бас хит орой жирэмслэх хит орой одоо анхны хүүхдэд тээх нь энэ өндгөөсийн ялгаралт байхгүй байгаагаас шалтгаалаад дааврын юм ухасныг одоо хүчин зүйл болоод тэр нь бас хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж. Тий удаан хугацаанд уугаад байгаа байхгүй бас. За. Одоо юу гэдэг юм. Угаал шууд өндгөөс нь тийм амархан бас байхгүй байна шүү дээ. Бүтэн жил мэл эмчилгээ хийж гэн. Тэгжээж жирэмсэлж гэн. Тэгээ юу гэдэг хавдар үүсэх эрсдэлтэй байсан дээр нэгээд гормоноор дэмжиж өгөхөр хавдар бол бүр хурдан явна л гэсэн үг. Тэгэхээр ийм кейсүүд ер нь бодит тохиолддог уу? Байдаг. За тэгэхээр одоо магадгүй нөгөө хүүхэд нэраа үед ч юм уу за жирэмсэн үед бол онцлогдно гэж бол байхгүй бах тийм ээ. Байдаг уу? Тэгвэл энэ тохиолдолд ер нь ямар арга хэмжээ ямар эмчилгээнүүдийг хийдэг вэ? Жирэмсэн үед жирэмсний аль хугацаанд байгаагаас шалтгаална. Мэдээж хэрэг ураг том байгаа бас ээжийн нөгөө юу гэдэг амь насны заалтаар бас зарим тохиолдолд
жирэмслэлтийг дасалж эмчилгээ хийдэг тохиолдол байгаа. Хими эмчилгээ хийж болох уугүй юу? Ургийн аль үед нь явж байна? Ээжигээ төрүүлж хими эмчилгээ хийж байгаа төрүүлэх үү? Тэгэхээр ургийн хугацаанаас хамааралтай. Тий. Жирэмсэн үед бодис солилцоо маш хурцдаг. Тэр чинийгээрээ хавдрээс адилхан хурдтална. Тэгэхээр маш хурдтай байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр жирэмсэн ээжийг бол одоо юу гэдгийг төрхийн хүлээнэ гэж бол байхгүй. Тэр тусмаа маш хурдан эмчилгээ эхлэхгүй бол дийлдэхгүй эцсийн шатанд орно гэсэн. Тэгэхээр ер нь хэрвээ та анхны жирэмсэлтэд 40-оос дээш наснд төлөвлөж байгаа бол заавал одоо эход харуулах ч юм уу тийм ээ дааврын юм ухаасаа өндгийн эсийг одоо бас хүчээр одоо тэр чинь ялгаруулалт хийж гинэ гэсэн үг шүү дээ. Тэгээд даавраар тэгэхээр яг энэ төрлийн арга механизмуудыг хэрэглэх гэж байгаа бол хөхний хор тавдраас бас нэг урьдчилан сэргийлээд үүсэлт орхон зөв юм байна. Тий. Одоо яг хуу бас сүүлийн үед харьцангуй юу яадаг болчих. Ирдэг болсон байна. Одоо ийм эмчилгээ хийх гэж байгаа. Гээд нөгөө эмч нь бас нөгөө урьдчилан сэргийлэх үзлгүүдийг зориуд хийдэг болсон байлээ. Тий. Хуучин бол хийдэггүйсэн. Одоо бол одоо бүх юу гэдгийг биеийг шинжилж тэр эмчилгээнүүдийг эхэлдэг болсон байна. Сүүлийн үед. Өөрөөр хэлэх юм бол үр шилжүүлэн суулгах төвүүд ч юм уу дааврын эмчилгээг санал болгож байгаа газрууд нь өөрсдөө бас тий урьдчилан сэргийлэх энэ үзлийг ийм кейсүүд гараад байгаа учраас тий урьдчилан сэргийлэх эмчилгээнүүдийг бас шинжилгээнүүдийг хийлгэдэг болсон. Хүүхэд төрсний дараа зарим ээжнэр хөхөөр хооллохоос бас татгалцдаг кейсүүд байдаг. За энэний бас эрсдэл бөгөөд тэр далд хүчин зүйлсүүд нь аюул нь юу байдаг вэ? Магадгүй хөхний хор тавдртаа та бас түрүүн холбогдно гэдгийг хэлсэн шүү дээ. Энийг нэг жоохон наривчлаад ярих юм бол хөхөөр хооллохгүй байна гэдэг маань яаж л хамгийн эхлээд сүү орно шүү дээ. Тэгэхэд нөгөө хөхний өрөвсөл үүсэх магадлал хамгийн түрүүнд эхлээд нэгдүгээрт. Хоёрдугаарт хүүхэд төгөлнө гэдэг маань өөрөө физиологийн хувьд хөхний хавдар үүсгэхээс одоо тэр дархлааны эсүүд идэвчиж хавдар үүсгэхээс сэргийлдэг гэсэн үг. Тэгээд хүүхдээ хөхүүлэхгүй байхаар одоо юу гэдгийг сарын тэмдэг арай эрт ирнэ ч гэдэг юм уу. Эстроген даавар буцаад өгсгөн шүү дээ. Тэгээ аль бол хөхүүлж байна хүүхэд жирэмсэн байна хөхүүл байна гэдэг чинь өөрөө тодорхой хэмжээнд эстроген дааврын нөлөөнөөс гарч байгаа бууруулж байгаа хавдраас бас нэг өсний сэргийлж байгаа дархлаа дэмжиж байгаа бас нэг хэлбэр байхгүй. Та одоо ярилцлагын туршид эстроген дааврыг бас нэлээд олонд урьдчилж байна л да. Өөрөөр хэлэх юм бол хөхний хорт хавдар үүсгэхэд эстроген дааврын тэр өндөр байх илүүдэл нөлөөлдөг гэсэн үг үү? Тий, хөхний хавдар маань өөрөө үүсэх хүчин зүйл дотроо өөрөө хөхний хавдар маань өөрөө нэлээд олон төрлийн хавдар байж хэлсэн шүү дээ. Гормон амаралтай хавдар гэж байна. Хайрдуугээд бас нэг уур байдаг. Хавдар үүсгэхэд нөлөөлдөг. Энэ хавдруу чи ийм төрлүүд байгаа байхгүй юу? Нэлээд хэдэн төрөл. Тэрнээсээ шалтгаалаад хэрвээ гормон амралтай хавдар байх юм бол гормоны өндөр түвшинд байгаа л ах юм бол хавдар үүсэх эрсдэл байна л гэсэн үг. Тэгэхээр тийм дотор ямар даавруудын хэмжээ өндөр байвал хавдар үүсэх эрсдэл байна гэж үзэх үү? Эстроген, прогестерон гэд хоёр одоо энэ эмэгтэйчүүдийн хөх амаа одоо энэ зохицуулдаг одоо гормонууд байгаа шүү дээ. Прогестерон бол одоо өндөвчнөөс ялгардаг хүүхэд гол тийжээдэг даавар шүү дээ, тий. Тэгээд эдгээр маань ийм тэд нартай холбоотой хавдар үүсэж байгаа тохиолдолд тэр уургуудыг дарамгуулж бид нар хавдрын эсрэг эмчилгээ хийдэг. Хавдар үүсэх дахиад сэргийлнэ гэсэн үг. За тэгвэл одоо энэ хөхний хавдруудыг чинь одоо онцлоо шүү дээ бид нар. За тэгээд хөхний хавдар байна. Аль үе дээр байгаа юм бэ? Гормон амралтай хавдар уу? Биш үү? Хайрдуу гэдэг уурга байна уу? Байхгүй байна уу? Хавдар үүсгдэг уурга. Эднээсээ шалтгаалаад гормон амралтай хавдар хэмэл гормон нэмжлэгээ хийж одоо эстроген таврыг бууруулж хавдар үүсэх хавдар
удаашруулна, дахиад сэргийлнэ. Хэрвээ хайртай гэдэг уурга байх юм бол бид нэр яг тэр хавдар үүсгдэг эст нь одоо бай имчилгээ гэж одоо тэр имчилгээг давхар хийдэг ингээд имчилгээнүүдийн маань тактик нь өөрчлөгдөн гэх юм уу? Бид шалтгаалаа. Прогестерон даавар бас дурддагч юм. Энэ дээр надад нэг сонирхолтой асуулт байна. Өсөлтгүй жирэмсэн бол их тохиолддог штэ. Өсөлтгүй жирэмсэн дээр одоо хит хитэн эрсдэлт хүчин зүйлийг авч үзээд эмчнэр яагаад өсөлтгүй болчихвоо? Энэ удаагийн өсөлтгүй болсон шалтгааныг тодорхойлоод дараагийн жирэмслэлтэн дээр өсөлтгүй одоо болохгүй тул дараах хэмжээнүүдийг аваад эмчилгээнүүдийг хийе гэдэг. За одоо жишээлбэл прогестерон дааврыг үздэг, тоорчийн халдварыг үздэг гэх мэтчлэн аргууд байдаг штэ. Тэгэнгүүт зарим кейсүүд дээр төрөлхийн прогестерон дааврын дутагдaltaй одоо хүүхэд ихсээсээ тижэл авах хүртэл буюу одоо нэг жирэмсний нэг эхний 6, 7, 8, 7 хоног хүртэл прогестерон даавраар буюу өвчнөөсөө тижэл авч одоо өсөлт нь хэвийн бойждаг шүү дээ. Тэгэхээр яг тэр үеийн нөгөө прогестерон дааврын дутагдлаас болоод өсөлтгүй жирэмсэн болдог олон удаагийн одоо ийм өсөлтгүй жирэмсэн болцсон ч юм уу төрөлхийн ийм дааврын дутмагшилтай эмэгтэйчүүд 40-с хойш наснд бас хавдраар одоо өвчлөх эрсдэл юу н хэрэг байдаг юм бэ? Одоо прогестерон дааврын дутагдал бол бас их илбэг тохиолддог болсон байлээ л дээ. Гэхдээ тэрийг бол би яг сайн мэдэхгүй байна. Тийм судалгаа яг сайн болж хараагүй. За хөхний хорт хавдарт хоёлоо маш олон ингээд хүчин зүйлүүдийг ярьж байна л да. Нөгөө талдаа энэ одоо хөхүүл үед ээж нар буглаа үүсэх хөх хавдах чинэрх асуудлуудыг гардаг. Энэ нь бас хөхний хорт хавдрын одоо нэг шалтгаан байж болох уу? Магадгүй одоо тэнд эмчилгээтэйгөө үлдсэн буглаа ч юм уу нэг ингээд бүрэн гадагшлаагүй нэг одоо хөхний сүүний сувг бүглэрэх ч юм уу тэр олон жилийн дараа магадгүй эсийн өөрчлөлтөнд орох ийм эрсдэл байдаг уу? Байхгүй. Тэр чинь бол өрөвсөл. За. Хавдраараа үүснэ. Өрөвсөл байж чад хавдруулна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр тэрэн дээр санаа хамар байж болох нь. Хоргоо хавдар, хортой хавдар л шилжихгүй. Хоргоо хавдраараа үүснэ, хортой хавдраараа л үүснэ. Тэгвэл тэр магадгүй одоо олон удаагийн буглаа ч юм уу тэр монголчууд бол яг горьдгол гэж хэлдэг л дээ. Гэтэ нөгөө талдаа яг одоо процессыг нь аваад үзэхээр тэр бол хөхний сүүний сувг бүглрөөд буглаа үүссэн хэлбэр байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тэгвэл хоргоо хавдрыг үүсгэх эрсдэл байдаг уу? Хоргоо хавдар бол голцоо хөвчлийн залуу охтуудад тохиолддог. Тий. Сарын тэмдгийн мөчлөг докторгүй байх үед хөвчлөг үүсдэг. Тий, дөнгөж сарын тэмдэг анх ирж байгаа жоохон охтуудад одоо биений юм докторжог байгаа шүү дээ. Тэр үед л нөгөө гормоныхоо нөлөөгөөр хоргоо хавдрууд хөвчлөг үүсдэг. За зарим ховор тохиолдолд хортой хавдар үүсдэг. Залуу охтуудад. Тий. Тэрнтэйгээ яг хав бид нар хэдэн жилийн өмнө үүснийг мэдэхгүй. Магадгүй 5-6 жилийн дараа томорсоор байгаа л тэр 25-6 наснд хөвчлөө онцлогддог. За хамгийн биднэрт бас нөгөө түгээмэл тохиолддог юм саяныхаа яриаг л тойрж ярих гэдэг юм л да. Буглаа буюу энэ одоо идэт үрвэсэл хүүхэн дотор үүсэж байгаа. Иннээс болоод магадгүй буруу арга замыг сонгоод одоо бүлэнжийн тавих ч юм уу эсвэл барай засалд орох ч юм уу одоо гордоогоо гаргах ч юм уу те өөр аргуудыг хэрэглээд төдийлөн үр дүнд хүрээгүйгээс болоод мэс заслын одоо шатанд хүрэх ийм кейсүүд юу н байдаг уу? Тий одоо зөндөө ирдэг. За ихвчлэн барайч нараас л ирдэг л те. Тий нөгөө үндсэн шалтгаан нь болохоор юу гэдэг юм те. Сүүний сувг гацаад бөглөрөөд тэр сүүч нь өөрөө дотроо маш их дархлааны эсүүд байгаа шүү дээ. Тэр маань өөрсдөө нөгөө бактери үржих таатай орчин байхгүй юу? Тэгэхээр тэрэн дээр одоо хөхүүл байгаа үе чинь өхний сувг одоо онгорхой шүү дээ. Одоо бол ихчлэн нөгөө нэг стафилококк гэдэг бактери. Тэр бактери ороод нэгэнд үржээд идэлүүлээд халууруулаад өрөвсөл үүсгчихэд байхад 1000 бариад тэр бактерийг эмчилж чадахгүй юм чинь. Тэгэхээр нөгөө нэг зөв эмийн эмчилгээ
одоо бактериологийн шинжилгээгээр ямар бактери ургаж ийн, ямар юм үйлчлэх үү? Тэр нь тохирсон антибиотикийг хэрэглэх юм байна тий. Таарсан эмийн эмчилгээ. За гуурс тавих юм уу? Нээж идээг будааг нь гадагшлуулах юм уу? Ялангуяа хөхүүл ээжүүд бол маш өндөр өрөвсөл явдаг. Тэгээ амь насанд хүртэл аюул болно шүү дээ. Одоо нөгөө манайхны талбар орох sepsis тий аюултай байдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө барьж нараар их яваал өчнөө хоног хугацаа алдаал нөгөө бактери маань бүр үржээл цуснд ордлоо явна гэдэг маань өөр хугацаа алдчихлаа хэлбэр. Тий. Тэгэхээр бодиттой байх нэ. Тэгээд ерөнхийдөө эмийн сангуудаас бас хаамаагүй антибиотик авч өгнө. Одоо тохирохгүй буюу мэдрэг чанар нь өөр байх нь шүү дээ тийм ээ. Бактериологийн шинжилгээ үзээгүй ямар юм уухыг мэдэхгүй ээжж хаамаагүй бас антибиотик угаал цаг хугацаа алддаг. Тэрнээ шалтгаалал хүндрэл янз бүрийн юм ихсэл. Тэгэхээр яг ангаах талаас нь буюу ширжлэг ухаан талаас нь ярих юм бол гойрдох тэр сүүний сувг бүглэрэх эдээ төрөвсөл үүссэн үед барай заслаар бүрэн төгс эвшлэх боломжгүй. Тэг яг сүүний сувг нь онгойлгочвол бас болж ил байна л да. Зарим хүн жоохон гац юу гэдгийг сувг нэгдчих юм бол тарцангуйгааг болчихно. За сүүлийн үед гоо сайхны мис заслууд бол маш их хийгдэж байна. Түгээмэл хийгдэж байна. Бас яг энэ одоо гоо сайхны мис засал гэж одоо хэлэх нь бас их жижиг хүрээнд авч ярих байх л та. Гэхдээ нөгөө талаасаа одоо яг энэ биеийн дүр төрх хэлбэрийг өөрчлөх мис заслууд айгүй хийгддэг болсон. Энэ дотроо хөхний одоо хаалгаа буюу имплант суулгах, хөх сойх ч юм уу янз янзын ер нь хаалгаанууд их хийгддэг болжээ. За тэгэхээр имплантыг буюу одоо хөх хийлгэх хаалгааг жирэмсэн болохоос өмнө аль эсвэл одоо хүүхэд хөхөөрөө хооллох тэр процессыг одоо хийгээгүй байх үедээ буюу өөрөөр хэлбэл төрөөгүй байх үедээ имплант хийлгэх нь хожуу хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болдоггүй, нөлөөлдөггүй. Имплантнаас болж ерөнхийдөө хавдар үүсдэггүй. Тий, нэгдүгээр. Хоёрдугаар имплантыг ихэвчлэн ялангуяа төрөөгүй эмэгтэйчүүдэд бол ихэвчлэн одоо энэ цэжний нурдлын том булчингийн араар тавьдаг. Тэгэхээр булчингийн наан цаана гэсэн хоёр аргаар тавиад ах шиг байдаг шүү дээ, тий. Тэгэхээр ерөнхийдөө сүү орсон ч тийм нөлөөл байхгүй. Өөрөөр хэлэх юм бол тэр сүү үйлдвэрлэх, сүү гадагшлах процессд ямар ч одоо оролцоо байхгүй. Гаж нөлөө байхгүй. Тий. Имплантнаас болж хавдар үүсдэггүй. Тэгвэл импланттай холбоотойгоор одоо мис заслын заалтууд үүсэх ч юм уу тийм эрсдлүүд хэрэг байдаг юм. Магадгүй одоо танаа дээр ч юм уу ийм кейсүүд тохиолдож байсан уу? Яг олон жилийн өмнө одоо имплант маань бас хөгжиж байгаа шүү дээ. Хуучин дээр үед 20 жилийн өмнө тэр хийлгсэн имплантны материал чанар муу байх үед хийлгсэн имплантнууд одоо зарим тохиолдолд хүмүүс гэмтээчдэг. Цохиулж ураач гэдэг юм уу. Гэхдээ багын ер нь бол нэг тийм гэмтэх нь одоо харьцангуйгаагүй л дээ. Ямар нэгэн байдлаар имплантны маань бүрэн бүтэн байдал алдагдаа дотроос нь гээл гоож ийн гэсэн үг шүү дээ. Тэгсэн тохиолдолд ерөнхийдөө хаалгаа хийж авдаг. Тий. Зөрүүлж солих ч юм уу, эсвэл бүр авдаг ч юм уу. Тэр тохиолдолд ер нь 8 наснд хэрэг эрсдэл учруулдаг вэ? Өрөвсөл эдээд өрөвсөл явах юм бол мэдээж хэрэг нөгөө sepsis өрөвслийн юм яваа. Тий. За Хүүхний хорт хавдрыг хоёлаа тэгвэл эмчлэх аргуудын талаар бас дахиад эргээд яриа гэж бодож байна. Ер нь мис заслын аргаар, химийн аргаар, одоо гормоны эмчилгээх мэтчлэн олон арга хэлбэрүүд байна. Тийм ээ. Тэгэхээр Монголд бас яг хүүхний хорт хавдрыг эмчлэхэд эдгээр одоо тоног төхөөрөмжийн хүрэлцээ ч юм уу, энэ дааврын эмнүүдийн нийлүүлэлт, хангамж, чанарын хувьд ер нь ямар байдаг вэ? Яг мэргэжлийн эмчийн хувьд та бас практик дээр ажиллахад одоо эмчилгээний явц удаашралтай ч юм уу, аль эсвэл тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байх ч юм уу, ийм эрсдлүүд ер нь тохиолддог уу? Хавдрынхаа аль үе шатанд онцлогдохоос шалтгаалаад эмчилгээнүүд маань өөр байгаа. Тий. Эрт үеийн хавдар дээр хавдар онцлогдох юм бол
аль болох хөхийг хадгалаад хадгална гэдэг нь хөх бүтнээр авах биш. Хавдраа тойруулаад маш бага хэмжээний мис ажилбар хийгээд хагалгаа хийгээд дараа нь урьдчилан сэргийлэх тунгаар одоо туяа амжилгаа хийдэг. Тэгээд одоо юу гэдгийг хэрвээ гормон хамааралтай энэ төр байх юм бол гормоныхаа эмийг уугаад болоо. 2 3 дугаар шат болохоор маш олон эмчилгээтэй болдог. Нөгөө түрүү ярьсан гормоны эмчилгээ хийх үү, бай эмчилгээ хийх үү гэдгээсээ шалтгаалаад хагалгаа хийхээ өмнө бид нэр урьдчилсан байдлаар хими эмчилгээ, бай эмчилгээтэйгээ хавсраад явах уу? Тэгээ явах юм бол одоо шинэ хагалгааны урьд одоо шинэ 4 курс хими эмчилгээ, бай эмчилгээ яваад 4-8 курс хими бай эмчилгээ яваад мис заслаа хийгээд ахаад химийнхаа эмчилгээг үргэлжлүүлээд араас нь ахаад туяа эмчилгээ хийх үгүй юу? Хими эмчилгээ хийгээд хавдрам нь хэр зэрэг буурсан байна. Эргэн тойрныхоо болцоохонтой өсрөхөл өгснө үгүй юу гэдгээс шалтгаалаад ер нь бол хагалгааныхаа хавдрынхаа үе шатнаас шалтгаалаад эмчилгээ маань ийм олон төрлийн эмч нарын баг их том одоо юу гэдгийг удаан хугацааны эмчилгээл болдог л доо. Эми хангамжийн хувьд бол зүгээр чанарын хувьд яа гэхээс биш нэр төрөл олдцсон хувьд л харьцангуй сайн байгаа. Тий. Нөгөө юуны хууль гэдэг үлээ нөгөө эрүүл мэндийн яам дээр одоо эм ахуйт чинь нэг хуультай байдаг штэ. Юу гэдэг үлээ? Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр ч юм уу авдаг уу? Биш. Эм одоо эм сонгон шалгаруулж авдаг хууль. Тендерийг. Тий. Тендерийн хуулиар одоо шинэ хамгийн хямд эмийг авах хэрэгтэй. Тэнгүүд манад байгаа эмийн чанар болохоор жоохон хамгийн хямдыг авдаг учраас чанарын хувьд жоохон тийм байх гэдэг тийм ээ. Тий. Одоо шинэ би миний хүүхд өвдөхөд би эмийн сангаас ороод парацетамол авъя гэх чинь би Монгол хятад парацетамол одоо шинэ 500-аар авлаа гэж бод. Би чанартайг нь бодоод хүүхдтэй 15,000-аар ч юм англи юм авъя. Чанарын хувьд үр дүнгийн хувьд шал өөр өгдөө шүү дээ. Тэрэн шиг л одоо яг хуу эмийн сонголтын хувьд л нэг тийм л байна. Харин энийг бол бас ер нь манай дээр ярилцлаганд орж байгаа эмч болгонд бас хэлээд байна л да. Хавдар судлалын үндэсний зөвийн эрдэнэхүй эмчч бас хэлжсэн. Ер нь эмийн чанарын хувьд бол бид нар эргэж харах хэрэгтэй болсон. Ялангуяа энэ хавдрын эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс дээр тий зүгээр наад зах нь ингээл бактериологийн шинжилгээг хараад мэдрэг чанараа хараад тохирсон антибиотик уух гэхээр бас чанар муутай байгаад байдаг сайн нөлөөлдөггүй гэх мэтчил ер нь янз янзын кейсүүд яригадаад байна л да. Тэгэхээр яг эмийн хувьд бол олдсон сайн боловч чанарын хувьд бол тааруу байна гэж. Тэгвэл энэ дээр ямар нэгэн байдлаар одоо яг мэрэгжлийн эмчнэрийн зүгээс ч юм уу тодорхой лобби бүлэг үүсгээд энэ дээр өөрчлөлт оруулах ер нь боломж юу харагддаг юм болоо. Одоо тэрийг өөрчлөлт оруулах гэхээр одоо тэгэл нэг хуйлал ярих байх та бодвол. Яг хөө бид нар манай хувьд болохоор бид нар аль болох чанартай юм авдаг. Тий. Тэр ч хүмүүстэй бас юу гэдгийг баталгаач гэх юм уу? Итгэл үнэмшил. Одоо манад хэрэгжилж байгаа химийн юмнууд гэх юм бол нэг байрал дээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг юмнуудыг одоо шинэ химийн юмнуудыг бол одоо шинэ 50%-аас авдаг. Тий. Монгол улс зарагдж байгаа орж ирж байгаа бай эмчилгээ гормоны юмнуудын хувьд бол харьцангуй сайн юмнууд байгаа. Швейцар, Германы юмнууд гол хөвчлэн зарагддаг. Өндөр үнэтэйтэй. Яг химийн тарианы хувьд бол ерөнхийдөө тийм байна. За хоёлаа шинж тэмдгийн талаар би бас дахиад нэг асууя гэж бодлоо. Ямар шинж тэмдэг илэрх юм бол хоошлуулшгүйгээр эмчт үзүүлэх шаардлагатай гэж үзэх үү? За яг хөхөө өөрөө шалгах арга гэж байгаа шүү дээ. Хамгийн нэгдүгээр толинд харах тий. Толинд хараад хэлбэр хэмжээ нь өөр вэ нү? Энэ тэндээ улаасан байна уу? Овгор байна уу? Хонхор байна уу? За дараа нь тэмтэрж үзнэ. Ямар нэгэн байдлаар аваад тавсан хөндүүр юм байна уу?
Хамгийн өөрөө шалгах арга бол энэ л ингэж л үзнэ. Тий. Тэгээ мэдээж хэрэг тэмдрэгдсэн өөрчлөлт өгсөн байна гэдэг маань эрт үеийн хавдар байх боломжгүй. 1 2 3 4 үеийн хавдар байх нь шүү дээ. Хүүхний хорт хавдраар эмэгтэйчүүдээс гадна ирчүүд бас үүдэх тохиолдол тий. байдаг гэсэн тийм ээ. Тий. Энэ юу ямар тохиолдлуудаас болдог? Мөн дааврын шалтгаантай байдаг уу? Хэрвээ ирчүүд хүүхний хорт хавдраар өвчлөх юм бол бас яг дээрхтэй адил шийддэг илэрх үү? Эмчилгээ нь яг ажиллах. Гэхдээ ирчүүд мэдээж хэрэг хамгийн түрүүнд мэдэгдэнэ. Одоо хөөх гэж байхгүй юм чинь. Жижигхэн юм авах юм бол ирчүүд мэднэ шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд мэдрэгддэг. Тохиоллын хувьд бол маш цөөхөн. Тий. Монгол улсад нэг жил 2 л очлогддог. Тий. Улсын хэмжээнд. Тий. Хуучин нэг 280 тохиолддог байсан хүүхний хавдар. Жилд үү? Тий. За тэгтээ эмэгтэйчүүд ороод шүү дээ тийм ээ. Гэхдээ ирчүүд бол биш л дээ. Ер нь нийт өвчлөл. Тэгээ сүүлд нөгөө орчин сэргийлэх үйлчилгүүдээр хүүхний яхаа орж ирсэн. Одоо энэ дүүргүүдээр явж байгаа сая зогссон шүү дээ. Он гараад үргэлжлэнэ гэж хэлсэн. Тэрнгүүр харьцангуй бас олон тохиолдлууд илэрсэн. Тэрнтэй холбоотойгоор сүүлийн 2 жил бас 400 даваа явчихж байна. Тэрнийг бол би үүдгийг хавдар ихсэж гэнэ гэж бол харахгүй байгаа. Илрэх тохиолдол нь сайжирч байна л гэсэн. Буюу одоо тэр илрүүлэлтийг илүү сайжруулад хамар хурааг нь томруулж байгаа учраас ийм тоо гарч ирж байна гэж үзэж байна тий. Урьдчилан сэргийлэх тал дээр одоо ер нь ямар арга хэмжээнүүдийг авдаг вэ? Одоо хүүхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хүүхний хорт хавдрыг таниулах ч юм уу тий. Ямар нэгэн аян томоохон ажлууд ер нь нийгмийн хэмжээнд яаж явдаг юм болоо? Одоо яг л мэдээж яг зорилтод бүлэгдэл анхаарч ажиллах хэрэгтэй. 40-с дээш наснд жил болгоныхоо өрөнд гэнэ л хийчихэд хангалттай. За мэдээж хэрэг нөгөө эрсдэл хүчин зүйлээд арх тамхины хэрэглээ, тархалалт тий гормоны удаан хугацааны гормоны эмчилгээ эднийг аль болох багасгах. Тийм л арга хэмжээ. Хүүхний хоорт хавдраар одоо өвчлөөд хөхөө ахуулах ч юм уу тийм ээ мис ажилбаруудад орсон хүмүүс одоо түүний дараагаар тэр нөхөн сэргийх процесс нь хэрэг байдаг вэ? Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо яг тэр хөхөө ахуулсны дараа сэтгэл зүй талаас нь бас эмчилгээ үйлчлэгийг яаж хийдэг вэ? Өөрөөр хэлэх юм бол одоо хавдрын эмчилгээ мис засалтай сэтгэл зүйн эмчилгээ буюу өөр бусад тэр үйлчлэгээнүүд нь хамтдаа явдаг уу? Ер нь үйлчлүүлэгч нар яаж даван туулдаг вэ? Ер нь хавдар альж байрлалын хавдрын хувьд бол нөгөө маш удаан хугацааны эмчилгээ ордог. Ер нь бол бүтэн жилийн асуудал яригдэн штэ. Тэгэхээр өвдөж байгаа хүмүүс нь дандаа яг эд ажил хөдөлмөрийн насны 40-45 насны эмэгтэйчүүд байдаг. Хамгийн сайн бол хүчин гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр хүмүүс маань өвдөхөөр ер нь нэг хүн хавдраар өвдөд ард нь бүтэн гэр бүл бүгд одоо өвддөг. Удаан хугацааны хими эмчилгээ гэдэг маань хүнийг тэгэл нөгөө эмэгтэй хүн болсон ус мөс нь унна. Арьс нь хуурашна, харлна. За тэг хөөх авах юм бол бүр сэтгэл санааны хувьд л маш хэцүү болдог. За тэгээ бүр цаашлах юм бол ер нь гэр бүл салалт яригддаг. Хими эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс маань өөрөө маш их ядардаг. Одоо бидний төсөөллөөр бол одоо өдөр болгон шаардсан хүн шиг л байна гэсэн үг шүү дээ. Суцаараа хор шахуулсан гэсэн үг тийм. Тэгэл ингээл хордлого болж байгаа хүмүүс маань яаж сайхан ааштай байхгүй шүү дээ. Муухай ааштай байна. Тэгээд нэг хөх байхгүй. Эмэгтэй хүмүүс бол хамгийн одоо юу гэдэг гоо сайхны сэтгэл санааны хувьд одоо юу гэдгийг хөхгүй болно гэдэг маань маш том аюул шүү дээ. Тэр ч утгаараа ер нь бол гэр бүл салт бас их байдаг. Залуу ялангуяа залуу байх тусмаа. Тэгээд тийм ч учраас одоо энэ яг хөхний хавдар дээр бол одоо шинэ ер нь бүхэл
хавдар дээр л дээ маш олон төрлийн эмчнэр ажилладаг. Хамгийн эхлээд мэдээж хоёрынтхны эмчнэр байна те, кардиологийн эмчнэр. За тэгээд мэслийн эмчтэй үзүүлэхээр эдийн шинжилгээ авна. Тэнгүүд тэрийг үздэг патологийн эмчнэр байна. За тэгээд хийм туяаны эмчилгээний эмчнэр, ингээ мэслийн эмчнэр, ахаад дээр нь сэтгэл заслын баг, сэтгэл зүйч эмч, ийм олон хүн ажиллаж сувилагч нар те удаан хугацаанд ингээд тийм олон том багаар ерөнхийдөө эмчлэгддэг хавдар гэдэг хүчин. Тэгэхээр сэтгэл заслын эмчилгээ ер нь хүртээмжтэй байж чаддаг болов аль эсвэл одоо тухайн хүний эдийн засгийн чадамж ч юм уу нэмэлтээр мөнгө төлж тэр сэтгэл зүйчтэй ажиллах уулзахаас шалтгаалаад байна уу? Хавдар судлалын эмнэлэг дээр бол юу байгаа? Бүлгийн уулзалтанд тэргээд 7 хоног болгон хийгддэг. Тий. Манай эмнэлэг дээр бол одоо шинэ сэтгэл зүйч эмч заавал эмчилгээний өмнө бас уулздаг. Дараа нь ч бас уулздаг. Тий. Яг хөө тэрийг бол бид нэр аль үнэлжээж л нөгөө хүний маань сэтгэл зүй хэр байна уу? Тий. Одоо өөр ярилцлагын турш дурддагдаагүй эрсдлүүд болон эмчилгээнүүд ер нь одоо бас голчлон тохиолдож байгаа кейсүүд юу байдаг вэ? Хавдрын бос мис засал гэдэг ч юм уу тийм ээ. Яг сая дурддагдаагүй гэх юм бол яг хожуу шатны том хэмжээний хавдартай байж байгаад одоо хөх бүтэн ахуулсан хүмүүсийг бас бид нар хөхийн нөхөн сэргийх хаалга хийдэг. Имплантаар сэргээн бас өөрийнх нь эдээр хөхийг нөхөн сэргээж өгдөг. Тэрийг хийлгэсэн эмэгтэйчүүд манаас сэтгэл санааны хувьд бол маш гоё болдог л тоо. Өө за одоо хөх ахуулах мэслийн дараа өөрийнх нь эдээр хөхийг нөхөн сэргэнэ гэсэн үг. Тэгэхээр буцаад хөхөө ахуулчаад буцаад хөхтэй болж байна гэсэн үг. За энэний талаар та найравчилж ярьж өггүй юу? Өөрөөрсөн сэргэн гэхээр одоо энэ хариун юм уу альсвал энэ одоо энэ далны доотлын одоо энэ өөхөн эдээр нь одоо хөх хийж өгнө гэсэн үг л дээ. Тий. Альсвал имплантаар. Тий. Тэгэхээр одоо тэр бол нөхөн сэргээ хэмжилгээ болчихж байна гэсэн үг шүү дээ. Тийм хэмжээний хагалгаа хийлгэсэн эмэгтэйчүүд одоо шинэ ийм задгаа ангиртай хувц эцэж өмсдөг байхгүй юу? Тэр нь одоо шинжил минжил болохоор л тийм палаж өмсмөр байдаг юм шиг үл. Мэдээж хэрэг эмэгтэй хүн тэгэхээр тэр хамгийн том зовлон болдог. Тэгээ хөөх хилэгчээр одоо юу гэдгийг тэр палаж өмсдөг ч гэдэг юм уу? Сэтгэл санааны хувьд бол маш гоё болдог. Одоо яхав зүгээр би өмнө бас харж л байсан л да. Одоо янз янзын бэлгийн чиг хандлагатай хүмүүс байна. Жишээлбэл трансгендер ч юм уу тийм ээ ингээд байгалаасаа эрэгтэй төрсэн боловч эмэгтэй хүний одоо бие бэлтэр тэр гоо зүүн тэр таашаалыг авахын тулд одоо хиймлэр хөх хийлэгдэг ч юм уу. Тэгэхээр тэр тохиолдолд нөгөө арсыг нь одоо сунгах тэр хэсгийн зай талбайг гаргах бэлтгэх бас тийм нэг урьдчилсан процесс явагддаг юм байлээ л. Тэгэхээр хөхөө ахуулсан эмэгтэйчүүдийн хувьд одоо хавдрыг нь авахдаа мэдээж яг хэсэгжилж авч л байгаа хэлтэй. Гэхдээ дараа нь магадгүй одоо тэр өөхий дээр дүүргэлт хийх имплант хийхэд тэр орон зайны хувьд ч юм уу тэр арьсны бас тэр зай талбай эзлэхүүний хувьд ер нь боломж хэрэг байт юм бэ? Эсвэл одоо хөх бүтэн авцсан тохиолдолд яг бид нар хоёр шаттай хагалгаа хийдэг. За. Тий. Эхлээд нөгөө арсыг сунгах. Тий. Одоо ингээд нөгөө дотор нь ингээд шингээ хийгээл хэмжээг нэмээд яваад байдаг байхгүй юу? Нилээ хэдэн сарын турш одоо ингээд хэмжээг нэмээд арсыг яг ингээд имплант хийх хэмжээний хангалттай хэмжээнд сунах хүртэл бид нар tissue expander гэдэг ийм арс сунгадаг тийм имплант шиг бас юм байдаг. Тэрнгүүр хангалттай хэмжээнд хүртэл сунгаж байгаад бид нар имплантаа хийнэ. Өөр нэг нүглээ. Өөхөн эдний тухайд бас яг адилхан нь. Өөхөн эдээр хөхгүй хүнийг бүтэн хөх үүсгэн гэдэг бол хэцүү л дээ. Маш хэмжээний өөхчтэр чинь. Тэгэхээр яг өөхөн эдээр бол дүүргэлт их боломж байхгүй. Хөх үүсгэх боломж байхгүй. Магадгүй зүгээр жижиг хэмжээтэй хавдрыг аваад хэмжээ нь хоёр өөр болсон тохиолдолд өөр болсон тохиолдолд имплантаар өөхөн эдээр бас дүүргэж болно.
Тэгэхээр бас одоо хөхөө ахуулсан тохиолдолд харьцангуй дараагийн арга хэмжээ нь шийдлэг ухааны олонтой амжилтын одоо ачаар байгаа учраас бас төлөвлөлийн одоо санаа зовхгүй гэхин ч хайшаа чи гэхдээ бас эргээд хөхтөө болох болцоо байна гэж ойлгож байна. Бас нэг мэслийн арга байгаа нь хөхний толгой арсыг одоо шинэ хадгалж үлддэггүй. Эмчилгээ дуустал. Хими эмчилгээ, дуян эмчилгээ дуустал одоо хөхний толгой арсыг хадгалж үлдэж жагаад дараа нь имплантаар нөхөн сэргэнэ. Тэгэхээр одоо юу гэдэг бүтэн авсан шиг биш харагдах байдлын хувьд бол хөхний толгойн байна. Арс нь байгаа учраас яг хөгшгөө болдог. Хөхний товч толгойг өөрөөр хэлэх юм бол анхны байдлаар нь хадгалж үлдэнэ гэсэн үг шүү дээ. Гэхдээ одоо үүрэг болон бүтцийн хувьд бол өмнөхтэй харьцуулахад шал өөр болно гэсэн үг. Мэдээж хэрэг хөхний ит байхгүй. За тэр тохиолдолд одоо хөхний толгоогоор товчоор дамжаад бас бактери орох эрсдлүүд нь хэр үт юм бол дахиад одоо бактерийн халдвар малдар болох ч юм уу тийм эрсдлүүд байдаг уу? Харьцангуй тийм эрсдэл байхгүй юу? За ойлголоо. Та бүхэн ярилцах цаг үндсэндээ 9 минутын дараа бас дуусах гэж байна. Тэгээд энд магадгүй дуурдагдаагүй эсвэл одоо олон нийтийн дунд сайн одоо бас тараагүй ч юм уу те мэдлэг тутмаг байдаг тийм дутуу үлдсэн хэсгүүд байвал та бас ярьж болно. Магадгүй одоо яг уу хавдрын бус эмгэгийн талаар ч юм уу тийм ээ өөр бусад юу хавдар дээрч бай хөхний өрөвсөл дээрч бай ер нь бол мэргэжлийн эмчид хандаж айл гэж хэлээ да. Тий. Манайхан ч нөгөө ардын эмчилгээ хийлгэн, бариа хийлгэн, хавдар дээр хавдартай хүнийг бариа засал хийлгээл. Өчөө шатанд оруулаад ардын эмчилгээ хийлгээл хавдар нь өөр эргэтэнд үсэрхэлцээ нэрэл. Тэгээд тэр хүмүүстэйг болохоор ерөнхийдөө хариуцлага ярьдаггүй. Эмчнэртэйгээ бас хариуцлага ярих гэдэг. Бас их сонирхолтой монголчууд чинь. Тэгэхээр би бол ямар нэгэн шинж тэмдэг өрөвсөлж бай, хавдарч бай, шинж тэмдэг янз бүрийн юм илэрсэн л бол мэргэжлийн эмчтэн хандаарай л гэж зөвлөе дөө. Тэгээд насны хувьд бас 40-с хойш наснд харьцангуй сайн анхаарах шаардлагатай. Тий, ялангуяа цэвэрлэлтэй насны 40-с дээш насны эмэгтэйчүүд бол жил болгон эх ойронтгэн. Заавал хийлгэх. Одоо хавдрыг онцлох боломжтой ер нь хэд орчим эмнэлэг Монгол улсад байна. 3 дугаар шатлалын эмнэлгийг хасаад шүү дээ. Одоо хувийн бас бусад одоо эмнэлгүүд ер нь хэр сайн хөгжиж байна. Яг хөө бүрэн дүүрэн юу гэдгийг эдсэн шинжилгээгээ аваад хавдар байна гэж нотлох хэмжээний бол манай эмнэлэг байна. Яг хөө аль ч эмнэлэг хийх л байх л та. 3 дугаар шатлалын эмнэлгүүд. Тэгээд одоо миний мэдгээр 2 хөхний төв, хөхний клиник гээд 2 бас хувийн секторын 2 эмнэлэг байна. Яг хөхөөр дагнасан. Энэ эмнэлгүүд л ерөнхийдөө яг бүрэн дүүрэн онцлох байх. Зөвхөн нөгөө нэг юм ямар нэгэн хавдар байна гэдгийг онцлох бол 2 дугаар шатлалтынхаа хараад онцлж байна шүү дээ. Тий. Эмчилгээний тухайд ярьж байна. Эмчилгээний хувьд бол хавдар судал манай хоёр л ер нь эмчилнэ. За ойлголоо. За маш олон сонирхолтой бөгөөд бас бид бүгдийн мэддэггүй мөн одоо бас ойлголтын зөрүүтэй байдаг асуултууд дээр мэргэжлийн эмчийн зөвлөгөө бодит хариултыг өгсөн танд баярлалаа. Тэгээ та бүхний ажилд амжилт хүсье. Өнөөдөр цаг гарган нэг цаг ярилцсанд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ чөлөөтэй ярилцлагын түрээд өндөрлөж байна. Өнөөдөр бид цээжний хөндийн мэдсэлийн ахлах зэргийн эмч Хүрэл Батартаа хөхний хор тавдар болон түүнийг тойрсон асуудлууд мөн одоо хавдрын бус эмгэг мэдсэлийн арга ажилбаруудын талаар тодорхой мэдээллийг үзэгчдээ өгөх гэж хичээлээ. Энэ ярилцлага 18 цагаас хойш YouTube хуудсан дээр, YouTube платформ дээр терминал нэгдэг гэсэн сувагт орох болно. Мөн та бүхэн Монгол телевиз болон терминал нэгдэг гэсэн пэйжүүдээр өнөөдрийн шууд ярилцлагыг лайв хэлбэрээр буцаан ухраан үзэх боломжтой. Ингээд эх 7 хоногт шин зочдтойгоор энэ студидтэй иргэн уулзъя. Энэ 7 хоногийн ажилтны амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.